Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын МЖЛ радио 88.3-аас 7-ны давгаас баасан гарагийн 21 цагаас хүргэж байгаа айцаа хамтдаа давц хоёраатай амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 5 сарын 9-ны баасан гарагийн дугаар шууд ороход бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Ами, найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ride, Smart, Quick-Go замун дайгдах амархан боллоо. Quick-Go замун хамгийн чухал нь хүүхдийн эрүүл мэнд Adibiotics Kids Max хамтран ажиллаж байна. Шохрот давч минь хүргэе. Чиний манайхан тулаанд бэлэн үү? Билээ. Амигч бэлэн үү? Би билээ. За баасан гарагт төвтөр сонсогчдод тохиолдсон бодит түүхүүдийг унш танилцуулдаг учраас бас нэлээд онцлогтой дууралдаг шүү дээ. Тэгээд сонсогчдод маань шууд бир утас руу холбогдоод өөр тохиолдсон түүхүүдэд шууд хуваалцж болно. За эсвэл амар цаг нэвтрүүлэг гэж хаагаад групптэй нэгдээд өөр тохиолдсон түүхүүдэд хуваалцж болно. За одоогийн байдлаар 66 мянган гишүүн толцсон байгаа маань. За өнөөдөр сонсогчдод тохиолдсон амарчтай түүхүүдийн 83 дугаар хэсэг орж байна. Тэгээд 83 дугаарыг хамтдаа явуулж хагаад бүгдэнд нь баярлалаа гэдгийг хэлмээр байна. Алмас шонхруудаа Бүгдд нь баярлаа. Шонхрын дор чинь бүргэд байгаа шүү дээ. Тэгээд алмас бүргэд шонхруудаа. Шонхрын дор нэг шонхрын дээр байгаа шүү бүргэд. Тий. За өнөөдөр хэдэн пост уншаар бэлдсэн байх. Би 20 пост тий. За би бас 2 пост бэлдсэн. Зааж эхэлчихдэг үү. За тий. Сайн байна уу? Анх удаа бичиж байна. Залхуу хүрээд бичээс зайлсхийгээд байсан юм. Одоо нэг бичиж үзмээр санагдаад бичиж байна. Хэд хоногийн өмнө ээж маа над руу залгаад чамаа хүнд үзүүлээ гэж ярьсан юм. Тэр хүн нь миний талаар ихэнх зүйлийг сайн хэлж өгсөн байсан. Тэр дундаас нэг зүйл нилээн эвгүй санагдсан юм. Юу вэ гэхээр би одоо Солонгос найзуудтайгаа нийлж байр түрээсэлдэг байжгаад тусдаа гараад ганцаараа амьдрах болсон юм. Тэгсэн тэр хүн хэлэхдээ нүүж арсан болсон байна. Хуучин байр нь юмтай байж гисэн. Тэгэд бодоод байсан чинь үнэхээр үнэн юм шиг санагдаад явчихсан. Юу болсон бэ гэхээр хуучин байр маань 3 өрөө байр байсан юм л да. Миний өрөө хойд талдаа салхи их орж ирдэг жоохон хүүтэн байсан юм. Манай байр 3 давхарт дээр айл байхгүй. Манай хамгийн дээд талын айл тэгсэн хэрнээ миний өрөөний хаалганы дээд буланд одоо так гэсэн ийм чимээ дуурайд байдаг байсан юм. Тухайн үедээ шувуу энтерл юм байх таа гэж бодоод нэг тоодгүй байсан. Тэгсэн манай найзуудаа манай өрөөнд дунд хараад хар дараад гээд ярьдаг болов. Тэгэл хоорондоо маазархаараа манай дулмаал юм байлгүй дээ. Манай хугасаа юмтай энтер гэж маазардаг байсан. Хүн тэгээд цагаат болохоор юу ч боддоггүй юм шиг байгаа. Би ч юм бодсонгүй. Тэгсэн би өрөөндөө унтаж байхдаа 2 удаа хардарч байснаа гэнт саналаа. Эхний удаад өдөр 4 цаг орчмын үед хоол идчихэд өрөөнд ороод унтсан чинь сүнсэн даруулна гэдэг нь болсон. Хөдөлж чадахгүй орны хөлөнд шкаф байдаг, хаалхан жоохон онгойсон байсан. Яагаад ч юм тэндээс ямар нэг юм гараад ирэх юм шиг эсвэл намайг хараад байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд өөрийгөө хүчилсээр байгаад ганц хөдөлж байгаа эрхийн хуруугаа амлаваа хийгээд хазаж уйж сэрсэн. Тухайн үедээ хоол идчихэд шууд унтсан болохоор хар дарсан байх таа гэж бодоод марцсан юм. Удаачгүй хэд хоногийн дараа найзуудаараа байж байгаад манай өрөөнд надтай нийлээд гуруула унтж байсан. Орон дээр дүү бит 2 шалан дээр найз маань унтж байсан юм. Тэгээд шүн зүүдэлж эхлэвээ. Зүүдэндээ босоод 0 орчоод буцаад өрөөлөгөө орох мөчөд миний хэвтэж байсан хэсэгт нэг юм хүнжил нүмрүүд зөвхөн нүрээ гаргасан нэг хүн хэвтэж байсан. Хамгийн амар нь тэрний нүүр нь шохойдоод нөгөөхнүүд ингээ хатаад хагарцсан юм шиг цаав цагаан царайтай, нүд нь хав хар. Тэгээд саарл хүүхэн хараатай байсан. Тэр нэг ч хөдөлгөөн хийхгүй зөвхөн над руу л хараад тавьтаад байсан. Би маань зарс гээл явчихсан. Тэгээд хажууд нь унтж байгаа дүүгээ хоолойж чирцэрсэн хоолоогоор дуудаад чиний хажууд хэн байгаа юм бэ гэж асууханд дүү маань нойроо харамлан байж өндөж харснаа. Хин ч л алга байна штэ, та унтаачтай гэж хэлсэн. Би гүй энд хүн байна. Хин юм бэ гэж асуугаад гэтэл дүү сүүл рүүгээ юм хэлээгүй. Тэгээд би орилж эхлэхэд хинч тоохгүй байсан. Харин тэр зүйл бүх хугацаанд зөвхөн над руу харсан чигээрэл нэг л тийм муухай нэмсгэл тодруулаад хэвтээд л байсан. Намайг яг галзуурхын даваан дээр шалан дээр унтсан найз намайг хөдөлгөх мөчөд би хөлсөндөө хутгалцсан хүн огцон мөнд эцэрсэн. Тэгтэл найз чи зүгээр үү? Төрөнөөс хойш амандаа бухнаад яагаад байгаа юм бэ гэж авдгийн. Гэтэл би хамаг чадлаараа орилж исэн шүү дээ. Ээжийг тэгж ярихад л энэ бүхнийг би эргүүлж бодсон доо гэсэн байна. Эйгүү юм. Сүнстэй байранд түрээсэлжсэн. Тэгээд тэр үедээ бол ерөөсөн нэг бодоогүй те зүгээр яг тийм бүрийгээл даруулсан юм байна даа л гэж бодсон юм байна. За дараагийн постыг үргээ.
Сайн байцгаана уу? Нөхөр маань үйлчлэгээний байгууллагад ажилладаг юм. Шинэ жилийн үеэр захиалга ихтэй өглөө 8 гэж гараад шөнө 2 3 гээд л ирдэг боллоо. Нэг орой сансныг бодвол эрт 10 гээд ирлээ л дээ. Би нөхрөө 50 унтаг гэж бодоод өөрөө том өрөөнд хүүтэйгээ буудан дээр нөхөр унтлахын өрөөнд ороод хөвцсөн даруйдаа л унтаад өглөө. Би ч уцааны газар тавиад ороод хүүгийнхээ шүдийг нөөрийг угаагаад унтлахны хувцсыг нөмсүүлэхээр хэвтлээ л дээ. Тэр хооронд уцаа хаан тавилаа гэд санах гээд юусоо сандгүй. Тэгээд заа гэд хүүгээ тэврээд хажуу дэшээ харсан. Тэр чихтэй нам унтчих. Гэтэл гинэтэл сэрэх ёстой юм шиг шууд сэрчихсэн. Хэдэн цаг болж байгаа юм бүү мэд. Гэхдээ сэрэхэд нэг тийм сонин айдас төрмөөр гэрээсээ авч байгаагүй юм шиг тийм чихүүц сонин мэдрэмж төрөөдсэн гинэ. Цаанаасаа л нэг тийм хараад ч байгаа юм шиг айгаад ихэсэн. Миний хөлд нэг сонин хөдөлгөөн мэдрэгдээд доор нэг л юм хөдлөөд байна. Би хэсэг айхад заа өөрийгөө айлгаад мангар юм бодоод юу байгүйчтэй гэж доош хараад буцаад унтчихлаа. Манай гэрт ямар ч имээ тийм юмгүй л дээ. Тэгтэл яг унтж яхад нөгөө доор хөдөлсөн газраас миний хөлнөөс эхлээд нэг юм дээшлээд нуруунд дээр гараад ирдэг юм. Явсаар хагаад тэгээ би мэдрээд хөдлөх гэсэн хөдөлж чаддгүй дууч гардгүй. Нэг хэсэг айгаад сандраад нэлээд хэсэг яаж ч оролцсон чадахгүй сандарлаа. Хүүгээл айлгахгүй юмсан гэд яаж яагаад хөдөлчихөл юм бол болчмоор санагдаад нэлээд удан байж хоёр гараа арай хийж хөдлөглөө. Гэхдээ нэг тийм хүнд юм дарагцсан юм шиг гар удаан хөдлөөд арай гэж чэйжин хэсэгтэй л авчирлаа. Урд хоёр мөчн дээрээ дээшээ жоохон өндийсэн чинь өрөө яг өдөр шиг гэрэлтээд бүх юм харагдлаа. Буудангийн гар тавьдаг хэсгийн бууланд жоохон харагдахгүй хэсэгт уцаа байхыг нь олж харсан юм. Орилго гэсэн аман дээр яг нэг юм нэг таглаж байгаа юм шиг мэдрэмж байдаг шүү дээ. Мэдрэгдээд орилж ерөөсөж чадаагүй. За ямар ч байсан энэ юмнаас салъя гэж бодож агаад нуруунаасаа доошоо унгая гэд хоёр гараа дээр ингээд савлж агаад нуруугаараа доошоо унлаа. Тэгсэн би буудан дээрээ доошоо гарч унтсан чихтэл сэрчихсэн. Нэг хэсэг юу вэ? Энэ одоо зүүд байсан юм бах та. Би яалтчгүй мэдэрсэндээ сони юм да гэж бодоод байждал манай гэр миний өмнөх сэрсэн бодвол ямар ч айдасгүй тайван юм шиг санагдаж байсан. Гэхдээ л босгоосоо айгаад за ямар ч айдсан уцаа олъё гэд түрүүн тэр юмдаа ноцолдож байхдаа уцаа харсан газар руу өндийгэд харсан. Миний утас яг тэр харсан газартаа байж байх юм. Би дахиад л саяных зүүд биш юм биш үү гэж гайхаад нөхрөө уцаар залгаж дуудаад унтлахны өрөө рүү явлаа. Маргааш өглөө нь видео колоор ээжтэйгээ энэ тухай ярьж байхыг аав сонсоод би чамайг хөшгөө хааж унтаж бай. Сарны гэрэл битгий унтаж бай гэж хэлдэг биз дээ. Гэхээр нэрээ хөшгөө хааж унтаагүй өдөр шиг гэрэлтэй байсан сансан юм. Шүн сарны гэрэл дагаж муу мухай юм явдаг гэсэн энэ үний юм болов та нарт ийм зүйл тохиолдож байсан уу гинэ. Бас л сонь түүхэн тийм. Яг нөгөө сарны гэрэл мэрэл гэл нэг тиймэрхүү бас аль сонсогдож байсан санагдаж байна. Харин тийм. Ер нь нэг яхаар сарны гэрэл нэрээ битэн унтчих гэж яг хэлдэг тий. Тийм шүү дээ. Хаваа сарны гэрэлд хаар даруулцдаг гэх тий. Даруулдаг гэж авахад бас тэгээ. Би нэг багада яг нэг сарны гэрэлд унтж байгаа нэг даруулж ус удаа байгаа л да. Тэгтээ одоо яг тэр сартайгаа холбоотой юм уу? Зүгээр тэр нь таараа даруулсан юм уу? Бөө мэд. Сар ингээд хурц сонхоор тусах тийм ил гэж яригддаг юм байлээ. За. Хамтраалчаа танилцуулаад хөрвүүлээ. За Ride Smart Cook and Go дагдах хамархан боллоо. Quick Go. За тэгэхээр Quick Go дуудлагын такси үйлчилгээний цахим платформ хэрэглэгчдийн хэтвчийг хэмнэн жолоочдод ашигтай шийдлийг танилцуулж байгаа юм байна. Автомашинда хэн бүхэн такси аппликейшнд нэгдээд нэмэгдэлд одоо орлоготой болохоос гадна зорчигчдод зүг нийлж байгаа унаандаа тайлтдаг юм шиг юм шүү дээ. Оо тэгэхээр айгүй хямдхан болж байна. Хямд зорчих боломжийг энэ одоо Quick Go Mobility одоо хамт олон шийдэж өгч байгаа юм байна. Энэ такси аппликейшн дайгдах үйлчлэгээ 1 км-д 1400 төгрөг байх юм байна. Тэгээ хүлээлэг дуудлага төгжрлийн нэмэлт төлбөргүйгээр очих боломжийг олгож байгаа. Та энгийн дуудлагын такси үйлчлэгийг хүмүүс сонгоо ашиглаж болох юм байна. Тэгэхээр такси аппликейшнаа та бүхэн Play Store болон App Store-оос татаад авах нэ. Тэгэхээр 18-аас дээш насны хувьдаа автомашинтай хэрэглэгчид нэгдэх боломжтой. Такси гарч очихыг хүсэх хүн бүхэн аппликейшнаа татаад хэрэглэж болох боломжтой байлаа. За та хувьдаа машинтай хэн бүхэн өглөө оройд те ажил тарах цагаар дайгдах үйлчлэгийг асан зүг нийлж буй зорчигчийн дайж дайгаад те одоо нэмэлт орлого олох боломжтой гэсэн үг. За тэгээ энэхүү такси аппликейшны дайгдах үйлчлэгээ нь 1 км-д 1400 төгрөг. За тэгээд хүлээлэг, дуудлага, төгжрлийн нэмэлт төлбөргүйгээр зорчих боломжийг олгож байгаа юм байна. Та энгийн дуудлагын такси үйлчлэгийг мөнгө сонгоо ашиглаж болно. За такси аппликейшнийг та бүхэн Play Store болон App Store руу ороод Q Go Taxi гэж бичээд татаж авах боломжтой. Одоо нэг Q гэдэг үг шүү дээ. Q Go Taxi гэж бичээд тэгэхээр гаргах юм. Одоогийн утасны дугаар 77 77 98 77 77 98 гэсэн дугаарлал бүгдээрээ. Сошиал хаяг нь Quick Go цэг имэн гэдэг хахаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан Ride Smart Quick Go дайгдах хамархан боллоо. Quick Go хамтран ажиллаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийн постыг уншъя.
Сайн байцгаана уу? Би оюутан байхдаа тайз дэлгэцийн жүжигчин мэргэжлэр сурч төгсөөд анх удаага гол дүр авч нэгэн хотод зураг авалт хийхээр болоод анх удаага тэр сайхан хотыг зорлоо. Очоод кино группийнхэнтэйгээ танилцсны дараа продюсер зураг авалт маргааш эхэлнэ гэж хэллээ. Тэгээд гол дүрийн залуу бит хоёрын зураг эхлэхээс өмнө гээд одоо арц хүчээр хүзээр утаад сүү өргүүлээд баахан л юм хийлгэлээ. Би тухайн үед дөнгөж 21 настай байсан учраас үсэг бишрэл муутай тэр хүндээ гайхаад л за одоо ингэдэг юм байлгүй гэж бодоод өнгөрсөн. Зураг авалтын туршид байршиж байсан байшин маань хоёр давхар хүн амьдраагүй жаахан удсан тухайн хоттой л баг анхны шахуу хаус байсан юм шиг байлаа л дээ. Тэгээд манай кино зураг авалтын 50% нь тэр байшинд хийгдэх байсан учраас тэр байшиндаа байрлаад зураг авалт нь хийгдэж байлаа. Бид нар хоёр давхарт байдаг нэг унтлагын өрөөнд бөөнт унтдаг байсан юм. Би ер нь нөх юм мэдрээд байдаггүй. Өөрийгөө маш энерги сайтай хүн гэж боддог юм. Тэгсэн манайхан эхнээсээ ганц нэгээрээ ерөөсөө 0 орохгүй байх юм. Тухайн хаусны дотор ариун цэврөөрөө ашиглах боломжгүй байсан учраас бид нар гадаа ариун цэврөөрөө ашигладаг байсан юм. Тэгсэн очоод 7 хоногийн дараа би зураг авалтгүй амрах болоод тэгээд зураач ахтайгаа хоёулахнаа тэр том байшинд үлдлээ л дээ. Ах доор зурагт ашиглах зүйлсээ хийгээд би ганцаараа хоёр давхарт үсээ янзлаад өдрийн цагаар сууж байсан юм. Тэгсэн хоёр давхарт хүн явж байгаа чимээ гараад үгүй би ч манай хэд иржтэй л гэж бодсон. Тэгээд хэн ирээвэ гэж асуулаа. Гэсэн хариу байсангүй. Тэгээ сүртэй зүйлж бодсонгүй л өргөжлүүлэн л үсээ янзлаа. Гэтэл бусад өрөөнүүдийн хаалганууд дуурайд л эхэлсэн. Гэнт сонь санагдаад л шууд доошоо буугаад зураач ах руугаа очиод хэлсэн юм. Тэгсэн миний дүү айгаад байвал нөгөө хэд рүүгээ очоо ойрхон байшинд зураг авч байгаа гэдгийг. Тэгэхээр ах юу нь л мэдэж байсан бололтой болж таарч байгаа. Би шууд л гараад явсан. Тэгээд ер нь ганцаараа байж чадахгүйгээ мэдсэн. Тэгээ ерөөхдөө сүнс хараагүй ч мэдэрдэг гэхүү дээ. Тэгээд дараа нь дараалаад шөнийн баахан зураг авалт эхэллээ. Шөнийн 3-аас 1 зураг авна гэхэд гол дүрийн залуу нилээн ядарсан бололтой. Би 3 цаг 30 минут 3 цаг хүртэл 30 минут ингээд унтаатья гэж хэлээд хажууд байдаг нэг өрөөрөө яваад орчлоо. Би тэгэд бөөнөрөө шуугалдаад л байж байсан. Гэнэт манай арын албаны нэг залуу гол дүрийн залууг биднийг дуудаад авах шиг байна гэдгийг. Тэгэхээр унтаж байгаадаа за очоод шалгаад ирье гэд ингээд хэлсэн. Тэгээ очоод шалгасан чинь унтаж байсан хэвэндээ л ингээд унтаж байсан. Тэгээ дахиад нэг хүн нь "Гүй ээ нөгөө залуу чинь дуудаад ах шиг байна" гэж хэллээ. Тэгээ орсон нүднээс нь нулимш гойжцсон нүд нь анаастай хөвтөж байна. Бид нар өргөөд нөгөө өрөө рүүгээ оруулаад ингээд сэрээгээд асуулаа л та. Тэгсэн би зөндөө дуудлаа. Миний дээр нэг ийм хар хувцастай хүн суугаад босохгүй, би хөдөлж чадахгүй, бүгдийн чинь нэрийг би нэг нэгээр ингээд дуудсан. Ашгүй сая сүүлд хэн орж ирээд тэгээд би хөдлөхтэйгөө боллоо гэж хэлсэн. Царай нь бүр ингээд хувхай цаацсан байсан. Тэгсэн манай хоёр зураач ах за ер нь буулгая да бүгдээрээ суучгаа энерги муутахаар бүр хүрээд авах шиг байна гэдгийг. Ингээ би юу ч ойлгоогүй заавар дагаад л тойрч суугаад гэрлээ унтраагаад кино группээрээ тойроод ингээд сууцгаас гинэ. Тэгсэн хоёр зураач ах бөө байсан болж таарсан. Тэгээд бидний энергиэс саяхан сүнсэн даруулсан залууд маань хувааж байгаа гэх юм уу да тиймэрхүү үйл хийсэн. Тэгээ хамгийн амар нь тэр үйл явцад за миний нуруунд бүр ингээд хүн хүрсэн. Би орилж болохгүй шүү гэж өөртөө хэлээд тавьчихсан. Тэгээд гинт нөгөө үеийн сүүлээр бүх би халуу дүүгээд ингээд гайг болцсон. Дараа нь надад манай хэд анх ирээд мэдснээ хэлсэн. Яг намайг айчин гэж бодоод хэлээгүй юм байл л те. Тэгээ энээс өөр зөндөөл юм болсон. Тэгээ нэлээд урт болчих байх гэж бодоод энд хүргээд ингээд дуусгая. Яг хачир болоод нэмч хэлэхэд би тэнд байхдаа савн орчоод такси бариад байрлаж байгаа хаус руугаа буцаж явсан юм. Очоод тэнд тэр очоод ингээд тэр хашаанд бууя гэдэг ингээд жолооч хахад хэлсэн чинь жолооч ахгүй чи энд буугаад алхацгаа тэхүү гэж хэлсэн. Би тэр хашаа руу орохгүй гэж хэлж ирсэн. Тэгэхээр тентхийн хүмүүс бол яг тэр хаусыг юмтай гэдгийг мэддэг байсан юм шиг үлээ гэсэн байна. Тийм байна те. Мэддэг болохоор тийш орохгүй гэдэг штэ. Тийм манлаас нарын хувьд бол шилжиж чаддаг гэх юм уу? Үгүйс нөгөө биеэрээ одоо очоогүй ч гэсэндээ юу гэдгийг дэмжүүлж чаддаг. Одоо хүсвэл гадаад руу яваад нөгөө айлд очиж тэр хүндээ ч гэсэн хүрч чаддаг. Тэрийг л мэдрүүлж чадсан юм байна л та. Үзүүлсэн юм байна. За дараагийн бос манай сонсогчдын групп төр ерөөсөө ороог байгаа. Чатаар ирсэн. Тэгэд нилээн удаж байж зэгцэлж юуаас хүрэж байна. Аваа утсаа. Эхлээд над руу нөгөө voice-оор явуулчаад voice-ийг бичиж чадахгүй. Мангар орт байсан болохоор. Тэгээс үлдээ бичгийн хэлбэрээр явуулаад тэрийг засаж найруулаад та бүхэнд өргөж байгаа. Сайн байцгаана уу? Би найз залуутайгаа 2007 оны хавцаа байхад анх танилцчихлаа. Тэр маань тухайн үедээ том албан тушаалтаа ч гэсэн яг тэр үедээ ажил хийхгүй ингээ байжсэн юм. Манайх зүүн салаанд хашаа байшин талдаа хэсэг тэндээ очиж засвар их санаатай тийш очсон юм.
2008 оны 100 болсон. Тэгээд цонхны хөшөг чүлгүүч байхгүй дотроо бол хоосон гэсэн. Тэр үед ээжийн маань баг дуу эхнэр хүүхдтэйгээ засаж байгаа байшин дээр маань ирлээ. Ингээд бөөндөө манай найз залуу ах хоёр нэг шил арх би болохоор нэг боргоо угаад тоглоом тоглож эхэлсэн. Тэр үед нэг телевиз DVD хийгээд нэг тоглоом байсан юм. Тоглосоор нэлээд орой болж нэг шөнийн 2 цаг өнгөрч байсан баха та. Би тэгэхэд чи нээлттэй сууж байтал цав цагаан толгоогүй биетэй юм цонхны цавар гараас авлаад гүгээд өнгөрчлөө. Байшин чинь нөгөө том өрөө нь 2 цонхтой, галтгоонд 1 цонхтой байсан юм. Тэг хөшөг чүлэг авахгүй болохоор маш тод харагдсан л та. Бийж гайхаад орон дээрээ сууж байтал газар матрасан дээр сууж байсан ах. Үгүй чи сая энийг харсан уу гэдгийг би харсан л гэж хэллээ. Ингээд уур амьсгал нэг сонирн болоод бүгд ууж байсан зүйлээ хаяад унтахаар хэвтлээ. Өглөө харин хар үрээр л ах маань эхнэр хүүхдээ аваад тэндээс бушуухан шиг яваад гисэн. Тэр өдрөөс хойш л бүх зүйл ихэлсэн дээ. Байшингийн засвар дундаа явж явах үед нь шүн нөгөө тоглоомоо битээр тоглож хагаад найз залуу маань би засчаад ирээгээд гарчхаад орж ирдэггүй байдгүй шүү. Би хүлээгээд сүулдэ нойр хүрээд хөвтөж байсан чинь гинт гаднаас шаал согтуу ороод ирдэг юм. Би бүр шок. Гүй чи хаана хинтэйгээ ингээ уучтیں۔ Гэт асуудал надад хэлж байна. Энэ гадаа цонхноос нэг 10 далхмын цаана хуучин өрөө тавьчихсан хитэн тоосхны цааныг өвөө сууж байсан. Тэгээ тэр өвөө намайг дуудаад Монгол хүн байна да. Минь тустай бай гэд өврөөсөө мултны савтай арх гаргаж ирээд 50 аяхан тэгээд барьчих гэд надад өгсөн л гэдгийг. Гол нь манай хашаанд шүн дунд ямар хүн тгээ сууж авах вэ? Би бүр гайхаад л өнгөрсөн. Хэд хоногийн дараа хажуу айлын эхнэрийн айлын хүмүүсийн эхнэрийнхэн төрсөн өдөр гээд бөөндөл ороод ирлээ. Бидэд ч тэр хүндээ жижигэн ширээ засаад инээлдээ сайхан л байсан юм. Энэ үед найз залуу маань гараад дахиад тагшуу 30-аад минут болсон баг. Орж ирэхээр гүй чи хайчдсан юм бэ гэсэн чи энэ байшингийн ард хоёр залуу энэ байшин бүр нураачих вэ гэсэн шиг өшгөлөө зогсоод ахаар нь очиж зодтолтож хөөж явуулчаад ирлээ гэдгийг. Дахиад шок. Тэгээ би тэд гал тогооны өрөөнд сууж байтал найз залуу маань гинэд өсөрч босч ирээд намайг юу ч гэж хэлхийн завдалгүй баруун талын хацарнаас хазаад авсан. Би бүр сандраад холдож чадахгүй дээд хот шүдэн бүр нийлэх гээд бараг зууцсан байсан гинэ. Тэгтэл хажуу айлын ихч "Гүй чи хүн аллаа штэ болооч" гэд алгадаад ухарч амжаагүй байхад нь тэр хичээн дунд ядам хороог нь хумстаа тас хазчихсан байсан. Ёстой аймаар. Энэ шүн ингэж бөө юм болж байгаад өглөө ээжигээ дуудаад нөгөө Солонгос кинон дээр гардаг шиг юм болсон. Явуулахгүйгээд хоёр талаас зулгааж зууралдаж арай хийж худлаа үний юм ярьж такси бариад тэр газар хаяад зүгтаачихсан. Энэ үйл явдлаас хойш тэр байшинд очихгүй бараг л 2 жил болсон байхаа та. Удалгүй би хүүхдүүдийнхээ автай танилцаад тэндээ амьдрахаар болоод жилийн дараа жирэмсэн болсон юм. Нөхөр маань 24-72-т ажилдаг, онцгой байдалд ажилдаг хүн байлаа л да. Тэр үедээ томоо гэжтэй шөнийн 2 хүртэл гэрээ цэвэрлээд за одоо унтъя да гэд дөнгөж орондоо хөвтөж байтал зүүрмэлээд эхэллээ. Яг энэ үед хажууд нэг хүн хувцас тайлж байгаа нь маш тод ингээд сонсогдож эхэлсэн гинэ. Гадуурхамаа тайлаад өмдөө тайлаад ингээд эхэлсэн. Би бүр гайхаад "Гүй манай хүн ирэх учиргүй те ажилтаа байгаа даа өнөөшн энэ хэн байдаг вүлээ" гэж бодоод "Хэн бэ? Хөө хин чи" гэж чанга орлоод ухасыгаа босоод иртэл хинч байгаагүй. Хэсэг гайхаж байгаад буцаад л унтаад өгсөн. Би 6 сар төрөх ёстой байсан. Гэтэл 5 сарын ихэр төрөх болоод имлэгтэй хэвтлээ л дээ. Шөнө өвдөж ядаж байтал дотоо төрөх тасагт ганцаараа өөр хинч байхгүй. Бүх гэрэл нь унтраалттай, ганц шилэн цонхтой миний өрөөл гэрэлтэй өвдөж эхэлж байна. Гэтэл ээж залгаад хэлж байна. Ээж нь сайн нэг зайран залуу гэртээ авчирлаа. Буулгаж үзүүлээд гэж байна. Тэгэхээр тухайн үедээ ядаж байхад би бөөмөө гэдгийг огт мэддэг байсан юм. За тэгээд юу гэж тэгсэн чинь тэр зайран залуу танаад нэг давхар биетэй хүн байдгийн байна. Тэр хүн чинь янз бүрийн юм их харагддаг юм байна л гэж байна. Би тэрийг сонсоод ядаж байхад хөрөх гээд өвдөж байдаг ганцаараа томоо тасагт надаас өөр хүн байхгүй айх шигч. Өвөөнөр нь буухта танаа наад хашаанд чинь байгаа хашаанд чинь сүн сүдэр альпин дээр ингээд бүгдээрээ байна. Манай улааш та нарыг их л аварч байна да гэж хэлсэн байдгийн. Ингээд хэдэн жилийн дараа нэг өдөр том хүү маань гэртээ ганцаараа хонохор боллоо л доо. Би 2 баах хүүхдээ аваад айлд очиж хонохор болсон юм. Хүү маань ганцаараа байсан болохоор компьютерийн дуг хамаг чанга дээр нь тавиад тоглож байж. Ядаж байхад нь яг компьютерийн ард нь юм том тойл байдаг гинэ. Тэгээ тоглож байгаад гинэ тойл руу харсан чинь ард нь хав хар том биетэй хүн хараа зогсож байсан гэсэн. Хүү маань айгаад чихвчээ шуу шидээд айсандаа орлого орсон байгаа юм. Маргааш нь би тэдийг хизээ ирэх гэж цаг тутамд дуудаж залгаж эхэлсэн. Удалгүйч би тэд ирлээ. Энийг сонсоод хэсэг гайгүй байсан ч дотор нэг л тийм ийвгүй. Удалгүй ингээд байж адил манай хуучин цагийн нэг найз маань надтай уулзах гэж манад ирлээ л дээ. Бид хоёр ч хуучнаа дуурсаад хэсэг сууж юм ууцуулаа. Удалгүй нөгөөх маань гарч бицчаад ирээгээд гараад гинэд гаднаас хаалга
гэд самардж эхэлсэн. Би ч гайхаад хаалгаа онгоолгож өгөхөд найз маань "Хөөе, сая танаа үүдэн дээр нэг бүхтэр нуруутай үгэн гал байна уу?" гэж зогсож байна гэчихсэн сандарч гисэн юм ороод ирсэн. Би ч бүр гайхаад "Сони юм да. Манай хашаанд 2 айл байдаг ч гэсэн хоёулаа өрх толгоос ээж нар байсан." Би тэр үед нөхрөөсөө салчихсан байсан. Дээрээс нь манайх битүү блокоо хашаатай гэд хэлсэн ч гэсэн тэр найз маань "Гү би танад юусоо байхгүй явлаа гэд таксид удаад яваад өгсөн. Тэгээд л би бодож эхэлсэн. Ер нь энд байж болохгүй байна. Зарыг гэж бодоод зар тавилаа. Зар тавьсан өдөр их хүмүүс ирж утсан л дээ. Манай байшингийн хажууханд овоос нь том их юм шороо байдаг гинэ. Тэрэн дээр гараад хартал ёо юу харсан гэж бодноо. Байшингийн ард хүн зөндөө олон удаа явхаар гардаг нэг бүр жим тогтчихдаг штэ тий. Дэмжим гарцсан байсан. Зургийг нь дараад дүүрүүгөө явуулаад харууллаа. Үгүй энийг хартаа гэд тэгтэл гол нь тухайн үед хавар болж исэн болохоор байшингийн урд талд нь ямар ч цас байхгүй мөртлөө байшингийн ард талд маш их цастай цасан дунд хүний чим гарчсан байсан. Тэгээд байшингаа зараад өөртөө явж санаа амарсан да. Гол нь тэр газар намааг л их дууддаг юм шиг байгаа юм. Сүүлд хүүхдүүд маань хүртэл харсан гэж хэлж байсан. Байшингаа зараад явах гэтэл герт маань байдаг жижиг нохоо маань алга болчиход зөндөө хайгаад олдоогүй юм. Арга ядаад бид нэр орхио авчихсан л та. Тэгсэн тэр нохоо маань байшингийн ард ороод өгчихсэн байсан гэж сүүлд байшинг авсан хүмүүс маань хэлж байсан. Хүнд үзүүлсэн чинь хүүхдүүдэд чи өмнөөс амиа өгсөн байна гэж хэлж үлээ. Ямар айхтар байшин бэ тий. Үгүй харин одоо сүнс сүүдэр цугларцсан тийм аимшигтай. Тийм байна тий. Нөгөө юу гэдгэлээ нөгөө таалга нэгдсэн ч гэдэг үү. Тийм юм газар байсан юм шүү тий. Сүнс сүүдэр бүгд тэр нөгөө зарим хэлсэн юм байна. Танаа хашин бүх юм байна гэд. Гэтэ сонин тэр дараагийн авсан хүмүүст нь л үгүй гэсэн. Яа. Тийм байхаагүй гэсэн шүү тий. Надраа войсоор явуулсан. Хүнээсээ болд юм бах та тэгвэл. Хүнээсээ бас юм дагаа явж идэг юм уу? Нэг бол тэр засал ном хийсэн юм уу? Тэр нохоо хаана гэдэг юм уу? Яадаг юм бол өстой муу ёрын газар л байсан. Тэгээд надраа нөгөө войсоор мангар урт юм явуулсан. Тэгээд би тэр болгоны сонсоод ингэтэн би бодож байхгүй. Тэгээд тэр юу одоо авсан айлд нь яад юм бол тоо гэд хамгийн түрүүнд гисэн чинь тэр хүмүүс нь бол зүгээрээ гэж хэлжээ лээ. За тэгээд одоо дараагийн хүн зүгээр бол бас ямар те. Тэгвэл нэг дараагийн айл майлда зараач гэдэг юм тиймэрхүү түүхтэй шүү дээ. Яг холбогдоод. За нэвтрүүлгийн дэмжигчийг танилцуулаад уцааны тийм ээ. За нэвтрүүлгийн тэмжин ажигчаар автомарт авто худалдааны төв. Тэгэхээр автомашинтай болоход амархан өдөрлөг 5 сарын 16-наас 20-ны өдөр зохион байгуулагдаж байгаа юм байна. Тэгэхээр 1200 гаруй баталгаатай автомашиныг 2-оос 10 сая төгрөгийн хямдралтай үнээр худалдаас гадна зээлийн хамгийн хөнгөлөлтөө нөхцлөөр урьдчилгаа тгээс 40% тэгээд хугацаа нь болохоор 12-оос 96 сараар ирэх гэж байгаа юм байна. За ирсэн хүн бүр бэлэгтэйгээс гадна худалдан авсан автомашин бүртээ 1 жилийн баталгаа хугацаа олгодог. Тус өдөр авто тээврийн үндэсний төв, банк санхүүгийн байгууллага даатгал нэг дур хурдан шуургаагаар зөвхөн танд үйлчлэх юм байна. Утсаас нэр өмнө хизээ болгоно дахиад хэлчихье. 5 сарын 16-наас 20-нд автомарт дээр болох нь шүү. Холбогд утасны дугаар 77 11 31 33 77 11 31 33 гэсэн дугаарлал холбогдоод лавлаарай. Нэвтрүүлгийн дэмжээ айлгчаар автомат авто худалдааны төв байлаа. Баярлалаа. За эфирийн шууд утсаа нэгийг багтлаа сонсогч маань ороод ирлээ. За хин сонсогчийг авъя. Байна уу? Байна уу? Орой минь. Орой минь. За та ихтийн өдрийн дөрөв. Би нэг өөртөө болсон 3 жижигхэн юм ярих гэсэн юм аа. Маш жижигхэн 2 хүүхэд байхад тохиолдож байсан. Хүн нөгөө сэтгэл зүйн гэж байдгүйгээд байдаг тэр яг ингээ байдаг юм байна л да. Би нөгөө манайх ингээ ээж аваа хоёр маань дөнгөс салаад хүүхэд аваад ингээ сүмж салаад удаагүй байхад нэг тийм аяга ингээ угаангууд хажууд ингээ яг наттай адилхан ингээ гарч ирчээд наттай зэрэгцээд ингээ аяга угаагаад түүнтэй амар хурдан ингээ надаас илүү хурдан хөдлөөд над руу ингээ амар муухай инээж тэгж хараад ингээ бүр яг тэр сэтгэл зүйн асуудал байсан юм шиг тийм юм аягүй хардаг байсан байхгүй юу. Тэгээ нэг удаа бас ингээ ээж маань гарчаад ирья чи ингээ унтжээ гэд гэртээ үлдээчээд тэгээ би ганцаараа нөгөө яг унтчихсэн чинь шүн дунд ингээ тальт ингээ сэрсэн чинь орон дээр ингээ хүн унтчихсан байхгүй. Тэгээ би ээж ирсэн байна да гэж бодчоод хүүхдээсэн болохоор буцаа унтчаад тэгээд өглөө босоод ирсэн чинь манай гэрт бүх хинч байхгүй. Тэгээ бүр гайхаад ямар сони шүн орон дээр хүн унтчихсан да гэд. Тэгээ ээж тэгээд удаагүй ирээд ээжээ та шүн ирсэн үү энэ орон дээр хүн унтчихсан гэдгсэн чинь үгүй ээж нь одоо л ирж штэ ээж нь ажилтаа тэгээд одоо л ирсэн штэ гэд чийдэг байхгүй. Тэгээ би ямар сони ээж шүн энэ орон дээр хүн унтчихсан штэ гэдгсэн чинь үгүй ээж нь сая л ирсэн гэдэг. Тэр ингээ тэр юун дээр ингээд тэгээ бас нэг манай нэг их ч ингээд дүүтээр гарч ингээд тоглох гээд хаалаа ингээ онгорхоо гараа авчихсан чинь
хоёр ингээ эргээ ороод ирсэн. Хоёр хаалгуудаа хаахгүй яасан. Энэ ширээн дээр чи ингээд нэг эмээ орж ирээ сууж исэн ингээ хэлчихгүй юу. Тэгээ тухайн үед нэг юм бодоогоо тэгсэн чи нөгөө яг тэрнээс амар айсан юм уу яасан. Ингээ дараа нь яг тэр нэг эмээ ингээд нөгөө нэг ширээн дээр сууж харагдаад болтгоо. Яг ингээд үүдээр гараал гүүх гээл тэгсээр тэр эмээ ингээ ширээнээс татаж босч ирэх гээд байгаа юм шиг санагдаад бүр нэг хэсэг бүр тэр эмээг айгүй харсан. Надад нэг тийм 3 айгүй эвгүй тийм юм болж. Гэтэ тэрийг бол би ер нь бол тэр шүн унтчихсан хүн юуг бол яг сайн мэдэхгүй. Нөгөө хоёрыг нь болохоор би ер нь жоохон сэтгэл зүйн асуудал бахал гэж бодоод идэв штэ. Одоо нөгөө ядарсан ч юм уу хямарсан үед харсан ч юм уу те. Тийм одоо яг ээж аваа хоёр тухайн үед салаа тэгээд нөгөө хүүхдээсэн болох дээрээ тэрэндээ амар эмзэгэлсэн байсан юм уу. Тэгээд тэр аяг угааж байгаа тэр эмээ хоёрыг бол би яг сэтгэл зүйн асуудал байсан бахад гэж боддог. Гэтэ яг тэр эмээ бол бүр ингээд амар тэгээд тэр аяг угааж байхад яг би өөрөө мөрчлөөсөө надаас илүү хурдан хөдөлдөг. Тэгээд амар муухай инээдэг тийм юм нөгөө хоёр удаа гэж хий харсан тэр сэтгэл зүйн юм бах гэж бодоод байгаа. Магадгүй. За баярлалаа. Тугаавалсан. За баярлалаа. Бүр алсаас холбогдсон байна. Баярлалаа. Ариг сайхан салдагсаж холбогдож байна өө. Ариг сайхан хэлээрээ баярлалаа. За баярлалаа. За. Танайхан бас аюу мундаг сэтгэл гаргаад те. Нөл сэтгэл шүү дээ. Хайраар мэр хүмүүс идэв шүү. Энтэс гарья айгаад байна. Хин гарах гээд байна. Саний нөгөө суу. Одоо гарахгүй орсон л манай гарагддаг. За эфирийн шоудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаараа таны өмнө нээлттэй байна. Ямар амар байшин бэ л гэдэг. Харин тийм байна. Хамаг юм нь 9 ширдэн бүрдсэн гэдэг шиг тий. Тийм байшин байна. Бүх тэрийн сүнстэй газар цас арилдаггүй гэж сонссон. Харин тийм. Тэгсэн байна. За гүйдлийн зам дээр байшингаа барьсан баха юу гэдэг үлээ завсрын хаалга гэж байдаг. Тий одоо нэг тийм үүд хаалган гэж байдаг шүү дээ тий. Тэрэн дээр иж бас болох юм да. Магадгүй тий. За дараагийн сүсгчийг авъя. Байна уу? Байна. Арай минь тий. Арай минь. За түгээ хаваалцгаа. За тэгье. Энэ цариг сонсч би хөгжмөнтэй сонсч зүгээр үү? За хөгжмөн хамтраагаад спикераа болуулаад яриад өгөөрэй. За. Одоо болж байна. Одоо гоё. Өстөгөө тодолчлоо. За надад бас нэг юм тохиолдсон. 2003 он Бисгийн морингийн даваа. За газар орны нэр баг дуртаарай хөө. За. За. Тэгээд шөнийн 3 өнгөрчих 4 цагийн үед нэг имээ. Энэ магад найз хүүхэн байж найз хүн зөвөж миний хажууд үсч манай хоны харав гээд. За. Тийм хүний имээ хөл нь харагддаг юм биш. Яг нүүрэндээ тожид манай хоны харав гээд үйлдэлсэн. Тэгээд тухайн үед бол маш их айсан. Цаашгаа 3 км газар яаж хаснаа би мэдээг очиж хичрээд байсан. Шүн гэсэн үг юм уу тий? Хэдэн цаг үед? Миний 0-3 цагийн үед өнгөрч байгаа. Тэгэхэд яг ингээд хөл яг ярьдгийн байлээ. Тэгээд манай хоны харав гэдэг үлдсэн. Шүн ямар хүний хоны байхад би хантай явж исэн. Тэгэхээр манай хоны харав гэдэг. Одоо ч гэсэн тэр хүн тэргөө тийм байдаг. Тэр хүн өөр юм асуугаагүй. Тэгэл болоо. Хоныг харуул гэж байна уу? Тийм манай хоны харав гээл. Тэгээ яваад үг гэх юм уу? Тэгээд би тэр Google цаашаа явсан тэр хайцсан бом. Тэгээд доош харахад хөл бол харагддаг юм байлээ. Хий байт юм. Нүүр цараа яриа олдоход бүтээ ярьж байгаа юм шиг. Тэр бол сэтгэлд маш тод үлддэг. Бодит явдал. Тийм байна. За баярлалаа танд. Холбогдсон баярлаа. Өчиг сайхан гуйлаарай. За. За түүгээ хаашаа явуулах вэ гэдэг чинь энд одоо комент хэсэгт амар цаг нэвтрүүлэн групп байгаа. Тийш явуулаарай. За бүр боломжгүй бол хоёр хөтлөгчийн фейс аягаар унжсан явуулах боломжтой байдаг шүү. Бид хоёрын нөгөө фейс аяг та тарсан бол титл дээр ингээд бүр таг хийцэн байгаа. Тэгэхээр дарангууд шууд үсрээд бид хоёрын хаягаар орчих учраас хүсэлт явуулах ч юм уу те чат ч бодвол чөлөөтэй байгаа шүү. Яг үнэ. За хамтралч танилцуулаад дараагийнхаа сонсогчийг авъя. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Adva Biotics гидсэн тайртай Probiotic хамтран ажиллаж байна. За Америкийн нэгдсэн улсын Adva Care компани Adva Biotics Kids Max бүтээгдэхүүн болохоор Probiotic 5 тэр бом юм билий. 7 төрлийн ашигтай энгийн омогтой. За тэгээд эрдэс бодис цайр 10 мг байх жишээний давуу тал нь болохоор бусад бүтээгдэхүүн Probiotic болон витаминууд агуулдаг ч гэсэндээ Adva Biotics Kids Max нь Probiotic
пребиотик за цайрыг нэг дор агуулснараа дархлаа болон хоол боловсруулах үйл ажиллагааг цогцоор нь дэмжиж өгд юм байна. За мөн лактоз агуулаагүй, глютен агуулаагүй, сахар агуулаагүй бүтээгдэхүүн учраас мөн бүх насныхан болон жирэмсэн ээжүүд ч гэсэн ууж болдог гинэ. Цайрын тун нь 10 мл буюу хамгийн өндөр авах боломжтой ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр бүх төрлийн шингэн зүйлстэй уусгаад хэрэглэх боломжтой гэсэн. Тий, одоо гэдэг ундаа мундаач гэдэг бүх төрлийн юм дээр хийгээд ууж тийм байлаа. Бид хэд бас нэг амталгаа гээд амсуулж тий ууж үзсэн л дээ. Тэгээ хувираагаар хэрэглэж болдог юм байлаа. Бид нар чинь нэг ийм удаа авахаар тий шууд амрууга хийгээд хадаас нь ус уучих юм болов гэж боддог. Энийг маань өөрөө бид нар найруулад уух юм байл л дээ. Заавал найруулах юм лээ. Тий, тэгээ давуу тал нь түрүүнсэн дээ лактоз агуулаагүй, сахар агуулаагүй гэдэг айхтар юм чихэрлэг байгаа шүү дээ. Ихэвчлэн гэтэл энэ маань өөрөө тийм гэдэг чихэрлэгч гэдэг юм, гашуунч гэдэг юм ямар нэгэн сүртэй тийм айхтар амт бол байхгүй. За тэгээ глютен агуулаагүй бүх насныхан хэрэглэх боломжтой гэр бүлээр хэрэглэж чинь хорилох заалт бол байхгүй. Хэрэглэхэд маш хялбар ингэ зөвхөн дээгэл аваа чинь дархлааг дэмжин гэдсний бичил орчныг тэмцэржүүлэх нь байна. Хоол боловсруулалт шингээлтийг сайжруулад явцдаг. За чанарын өндөр стандартыг хангасан гэдгээр бас онцлогтой юм байлаа. Яг оноо. Тэгэхээр жүүсэнд хийжүүлээгүй зүгээр санагдсан. Тий. Сүүнд байсан. Надад болохоор усанд хийвэл бас зүгээр санагдсан. Тэгэхдээ нөгөө хүн болгоны нэг юм юу нэг байгаа шүү дээ, тий. Уух хамтлах юмнууд арай өөр байдаг шүү дээ. Тэгэд хүүхдэд ч гэсэн хүүхдэд ууж байгаа ундаад нэгээд л өгчүүд бол айгуу дуртай авч шүү дээ. Яг оноо. Залуу улсын хүүхдийн өвчний цогц менежментийн шаардлага цайрыг өдөрт 10 мг тунгаар заавал нэмэлтээр авах шаардлагатай гэж үздэг юм билий. Тэгэхээр одоо уух хамд нь хийгээл ингээд өчгөн юм тийм ээ. 5 тэрбум зөвхөн амьд бактери агуулсан будагч агуулаагүй ямар нэгэн химийн нэгдэл юусоо байхгүй. Хадаад болон цусны хүчилт бол тэнцвэртэй гэдэг. Тийм тэгээд дээрээс нь ч одоо амьд бактери учраас час салуу усан найруулчлаад өгч шүү дээ. Тийм учраас бүлээ усанд ингээд найруулад уудаг юм байлаа шүү. За тэгээ хаанаас авах юм бэ гэхээр ачаад фарм хүүхдийн юм хангана бүх химийн сонгуудаар албаас нэрхтэйгээр оруулж худалдаалж байгаа юм билээ. Холбоот утасны дугаар 91 92 96 98 91 92 96 98 гэсэн дугаарлал холбогдорой. За тэгээд сошиал хагины үеийн гэхээр Adva Biotics Mongolia гэдэг хаягаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан Adva Biotics гэсэн таартай пробиотик хамтран ажиллалаа. Баярлалаа. За утас манд шатаж байна баг. Гэрээ шуудтаас 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна. За сте бурхан минь яг нүүр тулвал юу халдсан бүргэд болцмор чаашаа болго баг та гин. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Яг тэрий чи одоо нүүр тулаад нэг тийм хасаад ах юм, хараад ах юм биш үү? Тийм түрүүний түүхийг бол яг нэг хонио хайж яваад бурхан болсон хүний сүнс юм болоо даа гэсэн мань магадгүй. Байна уу? Байна уу? Байна орой минь. Орой минь. Гомын удаан дуудлаа шүү. За. Инээдтэй хөвгөлтэй ярих гээд. Уучлаарай манайх ч нөгөө амар цаг гээд Аимсгийх та. Тэр тухайга ярих гээд байхгүй юу? Юм байна. Үстэй тарсан хөвгөлтэй түүх юм уу? За одоо ингэж ойлгож болох юм. За би яриад гэхэд та айхмар яах вэ? Ерөнхийдөө бол аимсгийн та үг нь над тохиолдсон юм. За би чинь тэгэхэд 97 98 оны үед юм аа. Жохоо хөвгтэйс. Тэгээд хөдөө нүүдэг байхгүй юу? Би тэг чинь одоо 6 7 8 дугаар ангийн хөвгтэйсэн баха. Жохон хөвгтэйс. Тэгээд манайх ч нөгөө эртхэн жохон нүүж орж нутаг орчихоос өмнө хадлангаа удаг байл та. Би усаас одогдоод байна. За. Тэгээд нүүд юм аа. Уул даваад бид чинь туслан нөөсөн. Төрүүлээд тэр үе чинь уцаж хөрмөс гэж байсан биш. Нутгийн хүнээр дамжуулаад аав чинь чамайг өхрөө туугаад ороод ир гэж байна. Хадлан өвс аавыг гэж байна гэдэг чинь. За. Тэгэхээр за тэгэл чинь цаг нар хараад малт ус чинь нүүх өдрөө тоглоод нэг өдөр гараад нүүсэн. Уг нь өглөө их төхрөөс аагаад явж байгаа юм бол 5 цагт төхрөөс аагаад туугаад яваад ганцаараа юм чинь. 60 70 хүрд уужаас ганцхан жоох охин. За. Тэгээд яваад даваад уруудаад явсаар байгаа л харанхуй шин бодлоо доо. За уул даваад маш аймгийн төв рүүгээ харсан хэсэг рүү орж ирж байгаа шүү дээ би. Тэгэл яг нааш орж ирдэг хэсгээр угаасаа нөгөө шарил тавьдаг газар байдаг байхгүй юу? За. Угаасаа нөгөө хүн асуухаар гээд газар байдаг. За одоо энд ч одоо эвгүй дээ гэж бодоод яваад илээ. Тас харанхуй ямар ч хар байхгүй. Тийм байна. Тэгээд явж исэн чинь яаж ч морь маань бас жижигхээ хөөх юм. 4 настай 5 настай л морь байсан. Хөрхөн жоох юм. Би өөрөө жоох юм. Баахан хурд утсан. Тэгээд хөрнөө чинь нэг игнээд ороод цувал. Явж өглөө. Хурдан ч яваагүй, удаан ч яваагүй. Яваад л байсан. Тэгээд чих ингээ сонсч морины чих хөдлөл ах юм. За. Мориныхоо чих дагуулаад ах чи хоошоогоо хулмаагаал. За энэ 10 нэг юм яваад байгаа юм байна. Тэгэл өөрөө ингээ хамаг бие хураагаал. Эргэж чарч чадахгүй юм чинь за энэ сүнс өдөртэй газар гэсэн. Одоо эргэж лах юм бол сүнсийн сугалцдаг гэсэн ингээл бодоод тэгэл хоошоо чирэг чараагүй хамаг нурууны шарвс босоод ис арзаагаал цагт нэр ахт нэг юм яваад байна.
ерөөсөө яг мөрний хөл дагуулаад под гэлгшгээд тах. Аяа. Тэгээ жоохон хурдхан явахаар араас дагаад хурдлаад байна нөгөөтг нь. Тэгэл бодлоо энэ ерөөсөө яг намайг нөгөө дагдаг чөтгөрн дагж байгаа юм байна. Одоо ирж харж болдгоо гэсэн гээл. Хавийн нөгөө уншдаг бүх ном уншаа. Би ч ер баг тэр морин дээр сууж байгаа үгүйгээ мэдхгүй байгаа шүү дээ. Хамаагүй яа бариад ирсэн. Тэгээд мороо дагаад явж исэн мала туугаад морин дээрээ суугаад амар айгаад зэрэг баг амар гарч байгаа юм. Тэгээ шүү дээ. Тэгээс ингээл нилээ яваад цагнахаар яг артлаа. Яг л барьж авах намайг. Биний бүх асмас ардаагаар нэг нимбэгний ас шиг болоо. Хүс босоод өөлөхөр миний нүлбэс гардггүй, орилж чаддгүй. Балраа. Хаана яваагаа мэдэхгүй. Яг л ямар ч хэсэл даваад авсан нь. Би яг энэ шарил тавьдаг газар яваад байна гэдэг айгүй сайн мэдээд байгаа. Өхөр хаа яваагаа ч мэдгүй. Ямар ч мориндоо найдал яваад ирсэн. Тэгээ шогших гэхээр хав харанхууд эрг мэрэгэн дээрээс унцтiin болов гэ. Явж чадах. Ерөөсөө л морины алхаагаар л яваад ирсэн. Яг л яаж хурдан явна? Нөгөө чимээ арт яг л адилхан дагаад ирсэн. Тэгэл явсаар агаад яг л үүр цайхт өгчээсэн чинь за гэр харагдал. За гэртээ өгөхгүй энийг амтна. Тэгээ хичнээн их ном уншсан мэдхгүй ерөөсөө төв гэл. Уншаад нөгөө зааж өгсөн хэдэн ном уншаал эргэжил харж болохгүй гэсэн гэн. Үйлч чадахгүй, ярьж чадахгүй явсаар агаад яг гэрийнхээ гадна ирээл ардаа эргээд за одоо гэрийнхээ гадна ирсэн юм чинь чөтгөр шиг юм да яваа байлгүй гэдээ эргээ харсан чинь артлт манай нэг галзны өхрийн тугал хэв нэг миний араас тахцилж бодбод. Йоо бүрээсээ зүрх юу эсэ юу. Тугал байсан. Би тэгээд ястаа энэ уулын ингээс гэрийнхээ удаан гомд ирэх гэрийнхээ хашаад ирэх хүртлээ айсан шүү дээ. Одоо үгүй ботхоор амар юм шиг мөрцөө. Тэр тугалыг харахаар миний инээ төрөөд байдаг байхгүй юу? Үгүй яг тийм орчин нөхцөлд орвол хүн зүрх сүнс төөрнээрээ эргэж харж чаддаг би ярина. Жохон хүүхд юм чинь тэгээ орилж чадахгүй, өөлж чадахгүй. Тэгэл яг явал яг бас зориг урддаг юм л за гэрийнхээ гад ирсэн чи арай чөтгөрч бас чи юу үлээ гэж бодоод баах ном уншсан юм чинь. За явган явж идэг бол шулуу шороо шитгэх зан чи морин дээр юу ч байхгүй. Бараг би агаарт яваад байгаа юм ааш. Тийм байна. Тэгээ гэрийнхээ гадаа ирчээд эргээ хасан чинь тэр галзан дугуйл араас түгэхээр нэг хөвчихсэн юм богцож богцож таныг айлаж байгаач мэдж байгаа юм байхгүй хань бараад татчихсан юм. Тэгээ нөгөө чинь ижлээсээ хосорчхоор мөрний хөл дагаад хурдан гисгэр байна. Тийм л юм байна чаа. Намайг айлгаж. Би тэгээс нэг өнгөцөө агартлаа айжсэн түүх байдаг. Тэгээд бустар өдөө зүгээр зөндөө юмтай таарсан доо хүүхдээ тэгээд гэтээ наач хөөхөд намайг айлгсан бас хөвгөлтэй түүх байгаа юм. Тийм ээ тийм. Тэгээд танахыг айгүйх сонсдгийг сая бодсон чи инээ төрөөд болдог бүр данахтаар байгаад ордог. Тэглээ увсаас гэсэн шүү дээ тийм ээ. Баярлалаа тийм. Холоос олгогдсон баярлалаа. Ориг сайхан өнгөрүүлээрэй. За. Нилээ юм болсон гэдэг нь одоо дараа нь ямаа. Тэгээ нэг хоньноос ардаас нь тагсан байсан чи арай хон дагж ийсэн. Хард нэг ямаа байсан байлээ. Гэтэ яг ийм нэг айхад аргал хөдлөн. Тийм арайс уун хараал хөдлөн гэдэг л болсон юм шүү. Би яг сонсож байхдаа одоо эргээд харлаа шүү. Юу би ч одоо бити хараасаа гэж бодоод зэлбрээд. Хөөхөн тугал байлээ. Гэтэ яг тийм нөхцөлд хүн байна. Аа. Тэгээд нөө юм тавьдаг газараар явж исэн болохоор бүр айчж байгаа л байна. Тэгээд өөрөө хүүхэд жоохон юм чин тэр олон хүүхд тугаа явж байгаа. Ямар тугал гэдэг юм төсөөлөгдөг байгаа ш. Нөгөө тугал нь болохоор хоцорчихгүй гэдэг амхандаа дагаад идэг тийм. Тэр явж байгаа нь бас байгаа эвгүй л байсан. Нөгөө жижигхэн хурд. Төсөөлж инээ төрчлээ. Мөр тагж байгаа хурдтай киноны хэсэг юм ааш. Хурдлахаар тугалнаар дагаж хурдлаад тэгээ удаан ширэнгууд нь жоохон 50 болоод явдлаа тааруулаад ингээд ахаар чи эвгүй штэ болох юм. Хурдч багсаад идэг ч бас. Юустай амар юм байна нэрээ. За ингээд хөгжилтэй түүхээр төгссөн шүү дээ. Гэтэ хорой нэрээ гоё төгслөө. Баярлалаа. Бас ингээд өсчихвэл гоё ч юм уу. За баярлалаа. Энэ түргэн нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Чанцаа амын хариулагчаар ундрах нар ажилласан. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ride Smart Cook. За дайгдах хамархан боллоо. Quigo. За мөн хамгийн чухал нь хүүхдийн эрүүл мэнд Adva Biotics Kids Max хамтран ажиллаа. Урагшлуулсан та бүхэн томчуудын шууд нэвтрүүлгээ хүлээн авсан сонсороо. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.